Амрыг ирээ сонсогчдоо Сэтгэл зүйн хараал подкаст нь болсон бодтой гэмтэргийн талаар наривчлан дэлгэрэнгүй ярих учраас эмзэг мэдрэмтгий жирэмсэн насан туршаагүй зүрх судасны өвчтөе хүмүүс сонсохгүй байхыг зөвлөж байна. Манай подкаст нь гэмтэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрх зүйн мэдлэг олгох зорилготой бөгөөд ярьж буй хэрэгүүдийн газар байршил, хувь хүний мэдээллийг тодорхой дурдахгүй болно. За сайн мэцгэн сонсогчдоо манай подкастын 33 дахь дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Бас дахиад хэсэгтээ хэрэгээ ярихгүй подкастыг завсарласан байна. Уучлаарай манайхан. Үнэхээр бас амжихгүй байгаа. Тэгэхээр өнөөдөр олвол гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагчийнхаа бие махбодд нь халдаж, зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, удаа дараа эдийн засгийн эрх чөлөөнд нь халдаж, санхүүгийн хүндрэл учруулсан, байнга доромжилсны улмаас бусдыг амиа хорлоход гарцаагүй байдалд хүргэсэн гэмтэргийн талаар ярихаар бэлтгэсэн. Дээрх хэргийн мэдээллийг бол Монгол улсын шүүхийн шийдвэрийн захим сангаас бэлтгэн хүргэдэг байгаа. Сая бол би гэр бүлийн хамаарал бүхий гэж хэлсэн. Тэгэхээр аль бие осоор гэр бүл болоогүй, аль бие осоор гэрлэлтэд батлуулаагүй болвол хамтран амьдрагч гэж хэлдэг. Гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль зааснаар бол эхнэр нөхөр гэр бүлийн бусад гишүүн хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж хамгаалтанд байгаа этгээд тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа болон тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, өөрчлөлт авсан хүүхэд, төрсөн, өвчлөө авсан эцэг, ах эгч дүү болон гэрлэлтэд цуцлуулсан эхнэр нөхөр хамтран амьдарч исэн эсвэл хамтран амьдарч байгаагүй ч гэсэн гэр бүлийн харилцаатай байсан дундаасаа хүүхэдтэй хүмүүсийг болвол гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд гэж ойлгодог. Тэгээ хүмүүс олвол нөгөө нэг яг зарим хүмүүсийн хувьд бол хүчирхийлэл гэдгийг зөвхөн бие махбодд нь ингээ халдаж зоодох байдлыг хүчирхийлэл гэж ойлгоод байдаг. Гэхдээ хүчирхийлэл бол маш олон төрлөөр илэрдэг. Бие махбодын хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийлэл, эдийн засгийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл гэх мэтчлэн тухайлах юм бол тухайн хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх эсвэл одоо нэг хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, араас нь бүр ингээд мөрдөж, мөшгөх, занл хийлэх, бусадтай харилцахыг нь хязгаарлах, гутаан доромжлох, зарим нь өөр хэлбэрээр ингээд сэтгэл санааны шанал үүсгэснийг хүртэл одоо сэтгэл санааны хүчирхийлэл гэж хэлдэг. За ингээд шууд хэрэглүүгөө орцгоё. Одооноос эхлээд хохирогчийг сараа гэмтрэг үйлцэн этгээдийг мөнхөө гэд явна. Зарим хүмүүсийн хувьд бол нэр хөө болооч гэсэн байсан. Хэрэг ярих болгондоо гэмтрэг үйлцэн этгээд хохирогч гэд яриад байх юм бол ер нь жоохон хэцүү. Тэгээ сонсож байгаа хүмүүс ч гэсэн жоохон хүндрэлтэй. Тийм учраас миний хувьд сонсоход илүү ойлгомжтой байдлаар хүргэх гээд нэрсүүдийг бол статистикийн мэдээллийн нэгдсэн сангаас Монгол улсад хамгийн түгээмэл байдаг нэрсээс оруулдаг. За мөнхөө бол хөдөө орон нутагт төрж өссөн айлын том хүү, 2 эрэгтэй дүүтэй. Тэг яг хэдэн он төрсөн, хэдэн настай гэдг нь бол тодорхойгүй байлээ. Гэхдээ 2009 онд 10 дугаар ангид үүргэсэн гэж мэдүүлэг дээр байсан. Тэгэхээр бол ойролцоогоор 1991 онд төрсэн байхаа гэж бодож байна. Тэг гэмтрэг үйлдэх үедээ бол одоос 3 жилийн өмнө гэж үзэх юм бол 31 настай байсан гэсэн үг. Мөнхөө 10 жилээ төгсөөд бизнесийн удирдлага чиглэлээр бакалавраар сурч төгссөн. 2014 оноос эхлээд нэг компанид эдийн засгчаар ажилладаг. Тэгээ их нэртэйгээ бол 2016 онд танилцаад охинтой болсон. 2 жилийн дараа буюу 2018 онд бага охин нь мэндэлсэн. Тэгээ 2019 онд мөнхөө ажилласаа гараад хуваарай машинаар жуулчинд явж байгаад 2020 оноос эхлээд дахиад өөр компанид мэргэжлийнхэн дагуу салбарын удирдлагын мэргэжилтэн ажил хийдэг болсноос хойш анхны эхнэр урнаатайгаа ер нь бол ойлголцохгүй, таарамжгүй харилцаа үүссэн учраас тусдаа амьдарч эхэлсэн. Ерөөхдөө салсан гэж хэлж болно. Тэгээ ингээд урнаагаас бол тустай амьдарч эхлээд удаагүй байхдаа сараатай танилцаж үерхэж эхэлсэн. Сараа мөнхөө хоёрын хувьд бол ерөнхийдөө өөрсдийн гэсэн гэр орон байхгүй байсан болохоор хэсэгтээ аав ээжинтэй хамт байдаг байсан. Ингээд үерхэж эхлээд 2 жилийн дараа сараа мөнхөө хоёр одоо хүүтэй болсон. Гэтэ 2 жилийн хугацаанд бол хамт амьдарч байхдаа хүүхэдтэй олцоод мөнхөөгийн хувьд бол би сараагийн гэр бүл дүүнрийн талаар бараг хальт мэднэ гэсэн мэдүүлэг өгсөн байлээ. Хэрэг гардаг өдөр бол мөнхөө сараа хоёр хүүхэдтэйгээ өдөр 1 цаг хүртэл унтцсан болохоор орой ерөөсөө ойр нүрэхгүй нэлээ оройтож унтсан. Тэгээ босоод цай ундаа уучаад гэр орноо цэвэрлээд сараа өдөр 3 цагийн үед хүүхдээ гарч салхилаад тэгээ орой 10 цаг болж байхад тэднийд нэг машин ирсэн. Тэгээ сараа энэ үед бол мөнхөө тандан хүн юм дайж явуулсан юм авчаад ороод ирэй гэж хэлээд тэгээ мөнхөөч тэр үед нь болохоор нэг их юм бодоагүй анзаараачгүй. Тэгээ гинт санаад хүн юм өгч явуулсан гэсэндээ тэгээ тэр чинь хаанагаан бэ гэж асуухаар бол сараа нуугаад юусоо үзүүлээгүй. Тэгээ мөнхөө бол чи надаас юмнууд өгүүлсэн юм уу гэд өөрөө гадаагаараа тайж үтсэн. Тэгээ мөнхөө буцаж гэртээ ороход бол сараа за ингээ гараад ирья байшингийн араас боотолтой юм аваад ирсэн.
Тэгээ мөнхөө юу юм гэсэн чинь задлаа зүүзгээд тэгээ задлахад болвол буу гараад ирсэн. Тэгээ мөнхөө гайхаад юу буу вэ? Чи буугаар яах гэж байгаа юм нэтрээ гэдээ асуухад бол юусаа хариулаагүй. Ер нь бол сүүлийн үед цараа мөнхөө тандан чи намайг байхгүй бол одоо хүүхдээ уйлуулад байхгүй айлгүүдээ те гэж хэлжсэн болохоор мөнхөөгийн толгойд муу юм орж ирээд яг буугаар яах гэж байгаа ингээд дахиад асаахад бол цараа наад буугч нь хөдөө аав ээж хоёрт явуулах гэж байгаа хүн цагсан гэсэн наадах чи сумтай гэж хэлсэн байгаа юм. Тэгээ мөнхөөч энэ үед бол уурлаад яа худлаа яриад байгаа юм би өчтөр хэлэхдээ ихч дайвар ирж байгаа тэрийг тосоод авчих гэж хэлсэн ярьсан чи ингээ зөрөөд ийштэй гэд тэгсэн чинь сараа бол ямар ядаргаатай юм бэ гэд энэ хоёр бол баггүй маргалцсан. Тэгээ сарагийн хувьд нилээн зөрүүд зантай болохоор мөнхөө хүүгээ умтуулах гайжаад сараа зурт явж дүүнер дээрээ очичоод ирья. Нөгөө дайвраа унаанд дайж явуулна гэд. Тэгээ мөнхөө санаан зовоод UB кафедуудад явуулчихаа гэд. Тэгээ мөнхөө явуулахгүй гэд хаалганы өмнө хүндэлдэж зогсоод тэгсэн сарагийн халаасанд бууны сум байсан. Тэгээ тэрийг авах гэсэн чинь сараа шууд мөнхөөгийн гарыг хацаад тэгээ сумыг нь бол авсан. Сараа харин цонхоор гарч яваад тэгээ сараа цонхоор бол гарч явахдаа бүр нөө зургт руу явчаагүй гадаа тамхиттай ажил мөнхөө нөө задлсан бууг нь буцааж боосон зүйлд нь хийгээд скотчоор ороогоод гал тогооны шүүгний доор хийжээ. Харин сумыг нь бол хар үүргэвчтэй цүнхний доор хийсэн байгаа юм. Тэгээ мөнхөө ч гэсэн сарааг гарч тайвшруулад хүүтэйгээ хамт дэлгүүр орчоод энэ гурав болвол буцаж гэртээ ирээд тэгээ сараа усанд орлоо гэж хэлээд энэ үед мөнхөө орон дээр хитчихсэн чинь хэсэг ингээ шүршүүрийн чимээ дуугарч ийснаа хүн халтарч унж байгаа юм шиг нилээн чанга чимээ дуу гарсан байгаа юм. Тэгээ мөнхөөгийн хувьд бол сарааг усанд орж байхдаа халтраад унтсан уу гэж бодоод очоод хаалгын түлхсэн чинь хаалга нь онгоохгүй тэгээ ухаан алдсан болов уу гэж бодоод хаалгын дахиж түлхээд зай гаргаад тартал хөлгөөнгөө болохоор нь дахиж түлхэж зай гаргаж агаад завсраар нь яваад ортол болвол толгой хэсэг нь хаалганы нугсан талын булан руу харцсан биеийн ерөнхий байдал нь урууга буюу ингээд доошоогоо харцсан нилээ эвгүй байдалтай байсан гэж мэдүүлэг дээр өгсөн байлээ. Тэгээ мөнхөө олвол энэ үед сандраад шууд дээш нь өргөөд нойлын суултуур налуулаад хагас суулгаад бууг нь олж харсан. Мөн толгойн дух орчимд овоож хавцсан харагдсан. Тэгээ мөнхөө толгой руугаа бууцсан байна гэж бодоод шууд түргэн тослонж дуудсан. Тэгээд түргэний машин бол ирсэн мөн цагдаагийн албаа агчид ирээд түргэний машин сарааг аваа явсан. Ингээ мөнхөө олвол мэдүүлэхдээ яагаад ийм зүйл хийсэн талаар үнэхээр мэдэхгүй байна. Тийм зүйл төсөөлж байгаагүй. Өмнөх өдөр нь чи хүүхдээ хараад үлдэж чадахгүй ингээд уйлуулад авах юм бишээстэй гэд асуугаад байсан. Буу авсан байхаар нь буугаар өөрийгөө янз бүрийн юм болох гэж байгаа юм бишээстэй гэсэн хальт санаа орж ирээд за арайч бас үгүй айлгүүдээ гэж бодоод өнгөрсөн. Гэхдээ ер нь бол нилээ хоногийн өмнө би одоо ингээд аав ээжигээ хүүгээ дүүнраа чамаагч өөрийгөө хэнийг ч юуж бодохгүйгээр зүгээр л залхаж гин гэж ууралж яасан юм байна. Тэгээ манай хүн дууга хураагаад их сонирн болчдөг их ууртай бухимдуу хүн байгаа юм гэр бүлээс гадуур ямар нэгэн харьцаа байхгүй маргаантай асуудал бол байхгүй байсан гэсэн байлээ. Хэрэг болохоос өмнө мөнхөө 100 хөдөө ажиллаар явсан хойгуур сараа 10 жилийнхээ найзтайгаа уулзаад найз нь зааж өгснөөр 1xbet мөрөө тавьдаг боцод аппликейшнийг дансыг нь цэнэглэж өгдөг тийм агентийн тейлер хийж исэн. Тэр ажлыг хийж явах хугацаанд 100,000 төгрөгөөр тоглоод буцаагаа татуулахад 5% бонус авч исэн. Хаяа 1-5 сая төгрөгийн хооронд мөнгө эргэлдүүлж тоглоод 5% бонус авдаг байсан байна. Түүний дараа бол сараа нилээн ажил тогтворгүй болчлоо. 34 сая өрөнд орчлоо гэж хэлжсэн. Тэгээ түүнээс хойш хаяа нэг сэтгэлээр унсан байдалтай ойр ойрхон тамхитад байдаг байсан. Уг нь бол тэр ажлыг гэрээсээ уцаар хийдэг. Тэгээд мессенжер чатаар ажиллаа хүлээлтдэг. Ажлаа өглөө гэхээр тэр тоглоомынхан дансанд орж болохоо байлдаг. Өөрөө гараад дараагийн үндэ ирэхээ шилжүүлж өгөхөөр давхар орж хүний данс шилжүүлж болохгүй болдго юм байна. Тэгэхээр тэр ажил нь бол сарын 1,800,000 төгрөгийн цалин авдаг байжээ. Дээр нь нэмж хэлэхэд бол өмнө нь хамт усанд орж явахдаа сараа мөнхөө тандан хоёулаа энэ ванта усанд живчхүү гэж хэлжсэн. Өөр бол ямар нэгэн тийм амиа орлого хийж байгаагүй юм байна. Тэгээ саяхан ярьсан бүх зүйл болвол мөнхөөгийн мэдүүлэгдэр үндслэн толгуурлан ярьсан байгаа. Тэгэхээр одоо та бүхэндээ амь хохирогчийн ээжийнх нь өгсөн мэдүүлгээс хүргэе. Амь хохирогч нь айлын том охин 1996 онд төрсөн мөнхөөгөөс 4-5 насаар дүү юм байна лээ. Тэгээ ээжтэй олвол жирэмсэн болсон талаараа хэлэхэд ахуулах талаар ээж нь сонссон. Тэгээ тэгж болохгүй анхны хүүхэд учраас болохгүй шүүгээд хүүхдийнх нь аавынхын талаар асуухад цараа мөнхөөг хэлээд тэгээ урд нь ингээд амьдрал зохиож исэн гэдгийг бас хэлсэн байгаа. Тэгээ ээж нь бол мөнхөө гэдэг хүн дэмий юм шүү гэхэд цараа ч гэсэн өөрөө би ч гэсэн ингээд суух сонирхол байхгүй. Учир нь мөнхөө ингээд мөрөдө тоглоом тоглодог бас арх согтууруулах хундаа хэрэгэлдэг
гэж хэлжсэн байгаа юм. Тэгээ Сараг төрөхөд бол мөнхөө ирээгүй, төрснийхэн дараа эмнэлгээс гарахад ирж тэр үед нь л аав ээжтэй танилцчихсан. Тэгээ үүнээс хойш мөнхөд бол зодуулсан инээдрээ гэх юм сонссон. Тэгээ хөдөө байдаг болохоор ээж нь юусоо ярилцаж чадаагүй гэсэн мэдүүлэг өгсөн байлээ. Тэгээ Сарагийн дүүгийн хэлснээр бол мөнхөө Сараа хоёрын харилцаа маш таарамжгүй, жирэмсэн байх үеэс нь л хэрэлдэж маргалддаг байсан. Энэ үнтэй учирсан цагаас хойш их баг гэлтгүү хэрүүл маргаантай байдаг болсон. Жирэмсэн болсон цагаас хойш ууртай адил ингээ тайван байхаа болж түргэн ууртай амархан зочдог, уур уцаартай болсон байсан. Амь хөрөгчийн хувьд дүүтэйгээ сэтгэл санаагаа ер нь бол нэлээд хуваалцдаг ажилтэй. Тэгээ мөнхөөг ингээ ажил хийхгүй байгаа, хийхээрээ их ялархаад байна, уурлаад байна. Тэгээ чи ингээ хүүхдээ ар би ажил хийгээд Сараа хэлэнгүүд дургуй байдаг байсан гэж хэлжсэн. Хэрэг болохоос өмнө ч гэсэн Сараа мөнхөө задуулсан гэд дүүгээ дуудажсэн. Тэгээ тэр үед мөнхөө Сарааг толгойг нь базж үсдээд орлуу шидэж унгаагаад тэгээ унсныхан дараа гиз рүү нөшгөлсөн. Тэгээ үүнээс олж бол хоёр гарын шуу, тохой, мөр, бууглах хэсэг нь олон газар ингээ том том хэмжээтэй хүүхэрсэн. Цээшний нүдэнд ил харагдах тийм хэсгүүд нь ч гэсэн том хөхөрсөн, нүүрэнд эн тэнд баг хөхөрсөн байдалтай байдаг байсан. Тэгээ түүний дараа ч гэсэн хид удаа зодсон, нүдсэн, салан нарина гэж нэлээд их маргалдаж муудалцдаг байжсэн юм байна. Тэгээ дүүгээ ол тэр үедээ дандаа дууддаг байсан. За одоо хамгийн сүүлчийн гэрчийн мэдүүлэг амь хөрөгчийн найзынхаа мэдүүлгээс та бүхэнд хүргэе. Мөнхөө онлайнаар мөрөөдө тоглоом тоглодог маш их үртэй. Тэгээ хоорондын харилцаа олвол нэлээд таарамжгүй байсан. Тэгээ төрснийхэн дараа хүртэл Сараа гиз рүү нүшглөөд кесараар төрсөн учраас ихэрч унаад босож чадахгүй байдал хүртэл орж исэн. Энэ байдлыг нь сонсоод Сараа найз нь бол хандан наа түнээсээ салаа гэсэн ч өөрөө аавгүй өссөн болохоор хүүхдээ бас аавгүй өсгмөөргүй байна. Би өөрөө мөнгө сайн олох юм бол мөнхөө уурлахгүй ухааны юм ярьдаг байсан юм байна найздаа. Ер нь бол мөнхөө их архиудаг, Сарааг айлгаж, дарамталж мөнгө нэгтэг, уурлаад хэлэхээр би хүү та хоёрыг тэжээхийн тулд л ингээд мөрөөдөө тоглоом тоглож гин гэсэн тийм тайлбар тавьдаг. Мөнхөөдөө сууснаас хойш амьдрал нь сүйрсэн, өмнө нь ингээд зүгээр сэргэлэн инээж хөхрөөд явдаг бүсгүй байсан. Төрснийхөө дараа хүртэл амиа орлох талаар найздаа их хэлж цухуулгаж исэн юм байна. Гэхдээ сүүлд нь бол найз нь хүч чадахгүй байна. Хүүхдийн төлөө амьдрмаар байна. Ээж болох гоё юм аа гэж найз руугаа хүртэл залгаж хэлж байсан. Зүгээрээс охин мөнхөөгийн тоглоод алдсан үрийг түлж маш их сэтгэлийн дарамтыг өөр дөрөө авдаг байсан гэж найз нь мэдүүлэгтээ өгчээ. Тэгэхээр мөнхөөгийн мэдүүлэг дээр болвол Сарааг л Phonics Big гэдэг тоглоом тоглодог ингээд өрөнд орцсон гэж хэлсэн байгаа хгүй. Тэгтэл одоо амь охирогчийн ээж болон дүү найзуудынх нь мэдүүлгээс харахад бол амь охирогчтой сууснаас хойш байнгын маргалдаж хэрэлдэг байсан. Тэгээ мөнхөөг өөрийг нь мөрөөдө тоглоом тоглодог байсан, өрөнд орсон. Амь охирогчийг бол удаа дараа хит удаа зодож нүддэг байсан гэдэг талаар хүртэл ингээд хэлж байгаа. Ингээд шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүхийн эмнэлгийн шинжилгээний газрын шинжээ чимжийн 2022 оны 11 сарын 14-ний өдрийн дүгнэлтээр амь хохирогч духанд зулгаралтын хүрээ бүхий орсон шарах, дух ясны цохонд дуграг хэлбэрийн дотогш цөмөрсөн нүх үүссэн хугарал, баруун урд хонхор баруун нүдний ухархайн дээд хан, дахиан залаа, баруун их далавч чулуулаг яс хүрсэн олон салаалсан хугарал, баруун чамархай ясны хугарал, баруун тал бөмбөлгийн тухны урд цуур хэсэгт эд няцарсан дух зулай эдийн няцархаг няцрал бүхий шархны сувг аалзан бүрхүүлд орох цус харвалт зулай ясанд дуураг нүх үүссэн хугарал хуйханд тархмал цус хуралт баруун бууглах зүүн дал 2 гуй баруун шилб баруун тавхайнд цус хуралт гэмтэл тогтоогджээ. Гавал тархины гэмтэл нь үхэлд хүргэх гэмтэл. Тэгээ баруун бууглаг зүүн дал 2 гуй баруун шилб баруун тавханд цус хуралт гэмтэл нь бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Өөрөө өөртөө бол учруулах боломжтой. Сомны хошуу өөр зүйл нэвтэрсэн эсхийг бол тогтоох боломжгүй. Үхэлд хүргэх архаг болон зочмог өвчин бол тогтоогдоогүй. 3 дугаар бүлгийн цустай эмнэлгийн тусламж үзүүлсэн ч гэсэн амь насыг нь аврах ямар ч боломжгүй байсан. Талигааж цус ходоодны шингэн шээсэнд спиртийн агуулмж бол илрээгүй гэсэн дүгнэлтүүд гарчээ. Харин мөнхөөгийн биед 2 бууглах, шууд, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн хид удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл. Цаашид ерөнхий хөтөлбөрийн чадвартай бол тогтон алдагдуулахгүй гэсэн байна. Тэгээ шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжилгээний газрын галт зэвсгийн шинжилгээний лабораторийн шинжээчийн дүгнэлтээр шинжилгээнд ирүүлсэн сомнуудаар буудлага үлдэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн сомнууд нь Оросын албаны улсад 1995 онд ан агнуур спорт
сургалтын зориулалттай үйлдвэрлэгцэн гэх дүгнэлт гарсан. Харин шинжилгээнд ирүүлсэн хоньгоо нь Осын холбооны улсад үйлдвэрлэгдсэн харин хизээ үйлдвэрлэгцийг нь бол тогтоох боломжгүй гэжээ. Мөнхөгийн хувьд бол хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдсон шүүх сэтгэц эмгэгийн дүгнэлт бас гарсан байлээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь бол хохирол төлбөр ерөөсөө нэхэмжлээгүй. Ингээд шүүхээс олвол шүүгтэгчийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 14-р зүйлийн 1-р хэсэг заасан буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга хүчирхийлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүрсэн гин буруудаа тооцож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатаа учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу одоо гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмтрэг үйлсэн буруудад ер нь бол тус тооцож нийт биечлэн эдлэх хорих яалыг бол 3 жил 8 сарын хугацаагаар хорих яалыг нээлттэй хорих байгууллагад идлүүлэхээр тогтоосон мөн 2 сарын хугацаагаар зорчих хэргийг нь хязгаарлах яалаар тус шийдэгчээ. Үүнээс гадна бол шүүгтэгч 33 хоног цагдаа оргицсон. Тэгээд энэ цагдаа оргицсон хоногийн ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох шийдвэр гарсан. Тэгэхээр дээрх хэрэг бол нэг 3 билүү 4 жилийн өмнө гарсан хэрэг байсан. Тэгэхээр магадгүй одоо бол гэмтрэг үйлцээ идэхэд яг одоо нэг сарааг өөрөө буудаад алчаагүй гэсэн тэрнээс өмнө маш их хүчирхийлэл үйлддэг байсан гэдгээр нь бол ингээд зүйл ангаар авч үзэж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо магадгүй гараад ирсэн суллагдсан байх магадлалтай. Ер нь бол магадлалтай. Тэгээ өнөөдрийн ярих хэрэг бол үндсэн хэрэг ингээд дууслаа. Тэгээ хэрэгээ ярьж дуусны дараа бол би ямар нэгэн байдлаар нэг өөрийнхөө үзэл бодлыг ч юм уу тийм зүйлийг юусоо оруулдаггүй. Харин цаг үеийн шинжтэй мэдээлэл хэрэг болгон 2-3 мэдээлэл байх юм бол та бүхэнд ингээд багтлаад хүргэе гэж боддог. Эхний мэдээлэл бол та бүхэн сайн мэдж байгаа Ховд аймгийн Жаргалан сумын Буянт багийн нутаг дэвсгэрээс 17 настай Б гэх эрэгтэй хүүхэд бол 2025 оны 5 сарын 31-ээс 6 сарын 1-нд шилжих шөнийн 3-аас 4 цагийн үед гэрээсээ гараад сургаггүй болсон гэсэн мэдээлэл цахим орчинд бол маш ихээр тархсан. Тэгээ хүүг бол маш олон хүмүүс эрен сурвалжилж хайж бараг 1000 гаруй хүмүүс ингээд эрен сурвалжилж хайсан. Гэхдээ маш олон хоног олдоогүй байжгаад 2025 оны 6 сарын 11-ний өдөр одоо Ховд аймгийн Жаргалан сумын Цамб гаруй багийн нутаг дэвсгэрээс нас барсан байдалтай олдчихээ. Тэгэд хүүгийн цогцос ололцсон. Үнэхээр харамсалтай хэрэг байна. Тэгээ дараагийнх нь бол 2025 оны 6 сарын 7-ны өдрийн 12 цагийн орчимд хашааны гадаа хүүхэд автомашинд мөргүүлсэн байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Тодруулах юм бол жолоодох ирэхгүй иргэн эм нь Toyota Prius 30 маркийн автомашиныг жолоодож тэгээ урагш хөдөлгөтөө бол бага насны буюу 1 настай хүүхдийг мөргөж гэмтээсэн. Тэгээ тухайн хүүхэд нь бол өөрөө эмнэлэгт хэвтэн эмчилүүлж байхдаа амь хохирсон гэсэн байсан. Тэгээд дээрх хэргийг Өвөрхангай аймгийн Хар орон сумын цагдаагийн газраас үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна. За дараагийн мэдээлэл Тагнуулын ерөнхий газрын албан хаагчид 2025 оны 6 сарын 9-ний өдрийн өглөө олон улсын нислэгээр тээвэрлж авчирсан 1.2 кг хар тамхиг илрүүлж Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас хураасан. Тэгээ энэ хэрэгт холбогдуулж Монгол улсын иргэн БМГ нарыг баривчлан саатуулсан. Тэгээ тэр нэг хурааж авсан хар тамхи масруулах бодис нь МУС гэх нэгдсэн үндэсний байгууллагаас олон улсад хоригдсон витамин гэдэг бодис байсан. Тэгэд эрүүгийн хуулийн 27-гийн 3-3 зааснаар олвол масруулах хэмсэтгцэд нөлөг бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол 5-аас 12 жил, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол 12-оос 20 жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийдэгдэх тийм хуулийн заалттай байгаа. За дараагийн мэдээлэл улсын хэмжээнд эрен сурвалжлагчдээс этгээдэг хилээр гарах зорилготой явж авах үед нь албаагчид цаатуулжээ. Тухайн иргэн бол Баянзүрх Чингэлтэй хан олд ургийн нутаг дэвсгэрт бусдын эд хөрөнгийг залилсан үйлдэлд эрен сурвалжлагдчихсэн. Иргэн арилжааны банкуудын 5 дансыг ашиглаад Facebook хуудсанд иргэдийн байршуулсан бусдаас хандив хүссэн зар мэдээллүүдийг нь хуулбарлаж аваад дасны дугаарыг нь өөрчилж улмаар бол хуурамч хаягаар хандлт ихтэй группүүд рүү шеэр хийгээд хуурч мэхэлж залилаад ер нь бол урьдчилсан байдлаар 1050 удаагийн гүйлгээгээр 250 орчим сая төгрөгийг залилсан байж болцсошгүй үйлдэл тогтоогдоод байгаа юм байна. За одоо хамгийн сүүлийн мэдээ бол өнөөдрийн яг үндсэн эргийн хэрэгтэй жоохон холбоотой байгаа. Нэг
цахим мөрөөдөө тоглоомыг ер нь бол Монгол улсад маш олон хүмүүс тоглоод амьдралаа бүр ингээ алдсан хүмүүс байдаг шүү дээ. Тэгээд маш одоо аварштай мэдээ гэх юм уу, засгийн газраас цахим мөрөөдөө тоглоом бооцоо тавар төлбөр дуралтааныг бүрэн хориглох хуулийг санаачлаад улсын хурал баталсан. Нийгэм эдийн засагт учруулсан хор хохирол нь бол маш их, та бүхэн бол надаар хэлэлтгүй мэдж байгаа. Жилд болвол зүгээр л ингээл 500 сая $5 ингээд гадагшаа урсж гин, өөр инфляц донтолт үүнээс олж ингээд хүмүүс бүр амиа орлож гин, ажилгүйд л маш их нэмэгдэж гин, гэр бүл энээс олж бүр салж гин, хүүхдийн нэг оролцоо ингээ амьдрал сүйдэх гэх мэтчлэн эрсдлүүд бол маш их одоо өндөр байна. Хүүхэд бол өмчөрчийн гэр бүл салтаас олоод тэгээ шинэ хуулиар бол ийм юм зохицуултыг хийсэн байгаа байхгүй юу? Ямар вэ гэхээр агент гэрдэ штэ. Одоо агентэр цэнэглэн гэдэг. Агент тэгээ зохион байгуулагчид нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Сурталчилсан уриалсан этгээдэд зөрчлийн хариуцлага хүлээлгэнэ. За Монгол улсаас цахим мөрөөдөд тоглоомд хандах эрхийг нь бүр хаана? За VPN гэдэг штэ тийм Монгол улсаас нэг өөр зарим нэг сайт руу орохоор ингээд ашиглаж болдоггүй, шууд алдаа заагаад байдаг. Тэгэхээр VPN ашигласан ч хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Мөнгө угаалт, хөрөнгө гадагшлах урсгалыг бүр зогсоогоод иргэдийг эдийн засгийн гэмт хэргийн охирогч болохоос урьдчилан сэргийлнэ гэсэн бас нэг авууштай тийм мэдээлэл байна. За тэгээд ер нь бол ингээд өнөөдрийн бэлсэн миний подкаст энэ үрээд өндөрлж гин. Тэгээд та бүхэнд хамгийн сүүлийн мэдээллүүд нь бас нэлээд хэрэгтэй байсан байх гэж бодож гин. Ер нь бол ингээд миний ер нь зорилго чинь ерөөсөө хүмүүсийг ингээд учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, тэгээд гарч болох эрсдлийг ингээд бууруулах гэдэг ч юм уу. Ер нь иргэдэд ийм зүйл байдаг шүү, ийм хэрэг гардыг байна гэдгийг ингээд урьдчилан сэргийлж одоо сануулах үүднээс тийм мэдээллийг хүргэдэг эрх зүйн боловсрол олох подкаст байдаг. Тэгээд миний подкастыг сонсож одоо хүртэл ингээд дэмжиж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд болж өгвөл чатгаараа ингээд хурдан оруулахыг хичээнэ. За тэгээд дууссан сонсон та бүхэндээ маш их баярлалаа. Сэтгэл зүгээ эрүүл байлгацгаая. Тэгээд ер нь ямар хэрэгүүдийн талаар бас яриулмаар байна. Та бүхэн бас хэлж болно шүү, сэтгэлээ үлдээж болно. За тэгээд эцэст нь сэтгэл зүгээ эрүүл байлгацгаая.